Энэ захим хэлэлцүүлгийг манай арчилсан намын залуучуудын байгууллагаас зохион байгуулад байгаа юм байна. Тэгээ өнөөдөр энэ захим хэрэгслэр одоо маш их тийм харилцаа үүсгэж энэгээр санал онлоо ярьдаг болсон. Тэгээ энэ бас их тийм өгөөж байгаа болов гэж бодож байна. Тэгээ сонирхогчдын тав бас нэлээд өсөд байна гэж байна. Тэгээ энэгээр бас энэ өнөөдрийн сэдэв бол өнөөдөр Монгол улсын цаашдаа эдийн засаг энэ уул уурхайтай холбогдолтой асуудлууд энийг шийдвэрлэхийн тулд ямар алхмаар зөв шийдвэрлэх ёстой талаар ярих юм шиг байна. Гэхдээ энэ асуултууд нь шууд ирчдэг болохоор бас нэг сэдвээр биш байх магадaltaй юм шиг байна. Өнөөдрийн сэдв төмөр зам гэсэн юм шүү дээ. Ер нь төмөр замын хувьд гэх юм бол одоо дахиад нэг компани байгуулах гэдэг байгаа юм шиг байгуулсан. Тийм болоод байна. Тэгэхээр энэ төмөр замын бодлого, энэ аж үйлдвэрийн бодлого, энэ уул уурхайн бодлого чинь 2010 оны 6 сард улс их хурлаар батлагдсан юм байна. Тэгээ их хурлаар батлагдсан бодлого бол хууль болох ёстой. Хуулийг бол засгийн газар хэрэгжүүлэх ёстой байдаг. Тэгээ өнөөдөр ямар засгийн газар гарч ирчээд ингэж байгааг бас ойлгохгүй байна. Тэгээ их хурлаар нэгэн тогтоол батлагдсан бол тэр тогтоол хэрэгжээд явах ёстой. Гүйцэтгэгч нь хэн байх вэ гэдэг бол бас засгийн газар тухайн үед шийдэж болохгүй. Энэ чинь бол төмөр замын бодлого бол далайд гарцгүй орны хувьд бол бид их зүү хэлбэрээр их хурлаараа хэлцэж байгаа шийдсэн байдаг. Засгийн газар гарч ирээд нэг компани эрх ашигт нөлөөлөд нэг улсын төлөө одоо газрын доор байгаа баялгаа үнгүүдүүлэх чиглэлээр юм явуулаад байгаа асуудал. Их нэлээд ярих болов гэж бодоод байна. Тэгээ энэ манай хэвлэл мэдээллийнхэн бас энийг сайн ойлгох хэрэгтэй байдаг. Энийг ингээд ярихгүй бол ярихаар нэг хэвлэл чинь цензурт орчоод нөгөө энэ том бодлогыг нураагаад байгаа компани хэвлэл рүү нэлээд хүчтэй болцсон. Тэгээ ийм л асуудлууд байгаа юм. Энэ бол өнөөдрийн асуудал биш. Цаашлах юм бол бидний өөр хүүхд аж ахуйч яг л энэ дид үтс гэдэг бол олон жилээр 200-300 жилээр хүртэл гэсэн бодлого тодорхойлогддог учраас нэлээд ийм хэлбэрээр шийдэгдэж болохгүй бол засгийн газар бол маш хариуцлагагүй байна гэж бодож байна. Энэ төмөр замын хөшлийн хөтөлбөр одоо бол барыг үр дүн харагдах хугацаа өнгөрчлөө. Тэгэхээр энэ дээр та ямар байрсавчтай? Тэгээд уг нь 2010 оны 6 сард бодлого батлагдсан. Энийг бол босгоод явуучих хэрэгтэй байсан. Тэгээд босгоод хөдөлгөөл явахад явуулахгүй байх талаар алхам хийгээд ирсэн. Ч юм бол одоо ойлгоход их хэцүү асуудал байна. Жишээ нь төмөр замыг 2 жилийн дотор барьна гэхтэл басаал одоо тэгээд ахта яад ингээл гэсэн чинь бол амьдрал дээр нотлогдсон, онлоороо гаргаад ирсэн судлагдсан юмнууд байсан юм л да. Тэгээд ер нь бол сүүлийн технологи, аж үйлдвэрийн технологиуд мөн хүнд үйлдвэр дид үтсийн технологиуд хөгжсөн. Хүний одоо хүч хөдөлмөрөөр хийдэг юм багассан. Техникээр зодоод хийждэг учраас ер нь их тийм хурцтай хийгээд байдаг болсон. Тэгээд энэ 4 жилийн хугацааг бол маш харамсалтайгаар алдлаа гэж бодож байна. Өчтөр Оросын элчин сайд мэдээлэл хийх үеэр ярьжсэн л та төмөр замд Оросын зүгээс нэлээд хөрөнгө оруулалт хийхээр болцсон байсан чинь энэ ажил ингээ удаашраад ингээд ирсэн содод хөрөнгө оруулалтад бас хийх үгүй тодорхойгүй болох тийш хандж ийн гэжсэн шүү дээ. Энэний учрыг тийм төмөр замын бодлого батлагдсан бид чинь төмөр замаа хэнээр өрөөх яаж өрөөх вэ? Дахиад хэлээ нэг далайд гарцгүй орон чинь заавал 2 хөрштэй 2 хөршөөрөө бид дамжиж явах хэрэгтэй. Тэгэхээр ямар ч тохиолдолд энэ 2 хөршийн бодлого бол байх хэрэгтэй байна. Энэ бодлого байж аж 2 хөршөөрөө бид дамжиж далаа руу гарна. Оросын холбооны нутгаар Сибирээр нөгөө нэг нь бол зүүн одоо манж гэх юм уу да. Манайхан манжуурын орон гэж ярьдаг. Энэ чиглэлээр бол дамжиж өнгөж энэ зүүн Аз руу чиглэж гарах ёстой. Тэгэхээр хоёр орны сонирхол ашиг энэ төр нийцчиж дамжин өнгөрүүлэх асуудлууд яригдах байхгүй. Харамсалтай нь энэ асуудлыг ингээд гацаасныхаа дараа юу гэсэн гэхээр тэр нууц хэрэг гэдэг юм одоо хууль зүйн сайдаар гаргаж ирж ярьж өөрийгөө зөвхөн өөрийнхөө тэр нэг амийг нэр төрийг хамгаалахын тулд иймэрхүү ичүүр сүнжүүргүй юмуд хийгээд байгаа юм байна. Энийг бол энэ сонгуулийн дүнгээр одоо бас энэ ичүүр сүнжүүргүй энэ ирээ бараагаа алдсан улсууд сонголтоор одоо хасагдах юм болов гэсэн чинь бас дахиад нөгөө нэрсийн жагсаалт гэдэг ихний 5 мавд орж ирээд буцаад сонгогдох юм байна. Тэгэхээр бол цаашдаа бол бид нар энэ юу гэмтэй иймэрхүү тэмцэлтэй тэмцэл маань ямар ч үс энэ сонгуулиар дахиад гараад ирэх юм шиг